2018 оны 8 дугаар сарын 9-нд зам тээврийн яамны удирдах зарим албан тушаалтнууд биеийнхээ амь насыг хохироосон гэмт хэрэг 8 дугаар сарын 12-нд төмөр замын ослох гарсантай холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр засгийн газрын ээлжид суралдаан болсон. За энэ хуралдааны өмнө энэ хуралдаанаар бол энэ зам тээврийн яамны тэр газрын дарга, хэлтсийн дарга нар энэ асуудалтай холбогдсон хүмүүстэй холбогдох үүрэг хариуцлага хүлээлгэж хариуцлага тооцохыг бас үүрэг болгосон. За мөн зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар ийм хэрэг явдал гарсантай холбогдуулан өөрсдөө ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажилласаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. За энэ хүсэлтийг хүлээж аваад зам тээврийн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга хоёрыг бол засгийн газрын 8 дугаар сарын 12-ны ээлжид суралдаанаар үүрэгт ажилласан чөлөөлсөн. За зам тээврийн сайд бол улсын их хурлаас томилогддог, чөлөөлөгддөг албан тушаалтай учраас одоо уг асуудлыг үүрэгт ажлыг нь өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу шадар сайдад хариуцуулсан. За одоогоор бол 8 дугаар сарын 14-ний өдөр энэ улсын их хурлын тухай хууль, үндсэн хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол улсын чөлөөлөгдөхөө илэрхийлсэн Бат Эрдэнэ сайдын хүсэлтийг Монгол улсын ерөнхийлөгчдөө зөвшөлтсгөөр албан бичиг хөрвүүлсэн. За ерөнхийлөгчийн хариу ирсний дараа бид улсын их хурлд энэ чөлөөлөгдөх хүсэлтийг тавив. За өмнөх ерөн жижиг практикийн дагуу сайд өөрөө хүсэлтээ гаргуул одоо өөр сайдад хариуцуулж ийсэн тэр жижигний дагуу л явж байгаа. Хуулийн дагуу л явж байгаа. Өөрөөр хэлбэл өмнө одоо Шилэг дам сайд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргахад түүний ажлыг шадар сайд хариуцуулж байсан. Батцуур сайд яг засгийн газраас ахсуулчаад тэр хугацаанд өөр хүнд үүрэгт ажиллаад хариуцуулж хагаад улсын их хурлаас томилж ийсэн, чөлөөлж ийсэн. Энэ практикийн жишгийн дагуу хэрэглэх газраас яг хуулийнхын дагуу одоо нэгдүгээрт өөрөөсөө чөлөөдөх хүсэлтээ гаргасныг холбогдох газрууд уламжилсан. Хоёрдугаарт өөрөө цаашдаа бас ажил үүргээ ингэж үүрэг гүйцэтгэхэд явах ёс зүйн хувьд боломжгүй байна гэж өргөдөлтөө дурдсан учраас тэр ажлыг нь одоо шадар сайд хариуцуулаад явж байгаа. Ер нь сайд өвчтөө, чөлөөтэй албан томилтоор явж явах үед сайдын үүрэгт ажлыг өөр сайдад хариуцуулж өгдөг тийм жижиг практикийн дагуу ажиллаж байгаа. Ийм учраас энэ бол үндсэн хууль, альва хууль зөрчсөн асуудал байхгүй.